Өнөөдрийн маань энэ йогийн хичээлд миний хайртай төрсөн ах маань надтай хамт яг энэ Sunshine Coast-ийн далайн эрэг дээрээс оролцож байна. Өнөөдрийнхөө йогоор бүгдээрээ өөрийнхөө нурууны булчинг амраах, яг гоё нурууны тийм гоё therapy хийх тийм йогийг хийх гэж байгаа. Энэ йог маань магадгүй хүнд ажил хийдэг, байнга их суудаг, эсвэл нурууны жоохон өвдөлтийг ингээд мэдрээд байдаг эмэгтэй, эрэгтэй, залуухан, хөвшин хамаагүй хүн болгон зориулсан байгаа. За бүгдээрээ йогийнхаа хичээлд орцгоё. Хөлдөө мөрний хэмжээтэй заа авъя. За гидсний булчингаа чангалъя. Нуруугийнхаа цэх байдлыг мэдрээ. Эрүүгээ баг зэрэг доош нь цээжлэг оруулаад хүзүүнийхээ хойдлыг сунгая. За ингээд аажмаар нүдэ анаад амьсгалаа авч гарч байгааг мэдрээ. За зөөлөн байдлаар нүдэ нээлээ, амьсгал авлаа, өвдөг зөөлөн 2 гар дээшээ, тэнгэрлүү дээшээ харъя. Амьсгалаа гаргалаа доошоо. Толгойч нь цэр чигээрээ зөөлөн доошоо. 2 гараа өвдгөн дээрээ тавья, амьсгал авъя. Цээж дээшээ хагас нурууцэх. Амьсгал гаргалаа 2 гараа газар тавиад банз байрлал руу хоошоо. Амьсгал авъя, банз байрлал дээр гидсний булчингаа мэдрээ. Амьсгал гаргалаа өвдгөө доош нь буулгаж болно. Эсвэл шууд гараа нуглаад доошоо. Амьсгал авъя. Нуруугаа хоош нь эргүүлж байгаа цээж дээшээ. Амьсгалаа гаргалаа хоошоогоо түлхээд хүүхэд байрлалдаа сууя. Хүүхэд байрлалд бүгдээрээ 3 гүнзгий амьсгал авъя. Амьсгал авлаа. Өөрийнхөө нурууны яс толгойн дээд хэсгээс сүүлэн хүсэг хүртэл татагдаж сунгаж байгааг мэдрээ. Толгой чинь зөөлөн матрасан дээр чинь амарна. За бүгдээрээ зөөлнөөр урагшаага. 2 хөлөө хуруунуудаа доош нь болгож байгаа. Доош харсан нохой байрлал руу дээшээгээ өгцгөө өргөе. За амьсгал авахдаа 2 өсгийгөө дээш нь. Амьсгал гарахдаа баруун өвдгөө нуглаад зүүн өсгий доош. Амьсгал авъя 2 өвдгөө нуглая. Амьсгал гаргалаа зүүн өсгий доош, баруун өсгий доош. Амьсгал авлаа. Амьсгалынхаа хэмнэлээр зөөлөн хөдлөе. Би чинь жин ерөнхийдөө бугуун дээр чинь биш 13 дээр чинь яг жигтгэн очиж явах ёстой. За амьсгал авлаа 2 өсгий дээшээ. Амьсгал гаргалаа зөөлнөөр жоохон алхаад урагшаага ирье. Амьсгал авлаа 2 гараа өвдгөн дээрээ авцраад цээж дээшээ хагас дээшээ. Амьсгал гаргалаа доош. Өвдгөө нугалж байгаад амьсгал авлаа цээж дээшээ. Тэнгэрлүү харъя 2 гар дээшээ. Амьсгал гаргалаа. За 2 гараа цээжин дээрээ авцарлаа. За бүгдээрээ одоо эндээсээ хэвтэй байрлал руугаа очие. Матрасан дээрээ дээшээ хараад хэвтээ. За бүгдээрээ өнөөдөр нурууны йог хийж байгаа. Тийм болохоор аажмаар нурууныхаа булчинг маш гоё амраана гэсэн үг. Зөөлнөөр 2 өвдгөө цээжин дээр авцарч тэврий. За маш зөөлөн байдлаар толгоогоо доош нь амраая. За толгойныхаа хамгийн дээд хэсгээс өөрийнхөө хүзүү, нуруу, сүүлийн хэсэг хүртлээр мэдрээ. Маш зөөлнөөр баруун зүүн тишээгээ биеэ хөдөлгөе. Өөрийнхөө нурууны хамгийн доод хэсэгт маш гоё зөөлөн массаж хийж өгье.
За тэгээд аль болох өөрийнхөө мөрийг газар руу доош. Мөрөө хавчихгүй. За зөөлөн байдлаар хоёр хөлөө хоёулангийн газар тавилаа. Нуусан өвдгөө нуусан хэвээрээ. За баруун хөлөө дээш нь үргий. Дээш нь үргий. Аль болох дээш нь. Хоёр гараараа баруун хөлнийхаа баруун гойныхаа хойдлаар нь барьж тэрий маш зөөлхөн байдлаар. За тэгээд аажмаар та хөлийнхаа шагааг зөөлөн хөдлөе. Тойрог хэлбэр хөдлөе. За тэгээд та гидснийхаа булчинг ашиглаж байгаад өөрийнхөө нурууны доод хэсэгт аль болох зай байхгүй байдлаар нуруугаа бүр доош нь газар руу их дэлхий руугаа гой түлхэж өгнө. Окей. За тэгээд таны ташаа чинь баруун ташаа болон зүүн ташаа чинь хоёулаа яг адилхан нэг хэмнэл дээр баруун ташаагаа дээш нь өргөхгүй гэсэн. Окей. За хамгийн сонголттой байдлаараа амьсгал авъя. Амьсгал гаргахдаа өөрийнхөө хөлийг аль болох цээж руугаа татъя. За тэгэж татахдаа амьсгал авъя. Буцаалаа. Амьсгал авъя, буцаалаа. Амьсгал гаргалаа энэ хэсгээс нь. Өсгийн нөөс. Амьсгал авлаа, буцаая. Суллаа. Амьсгал гаргалаа, за хоош нь. За яг үнэ. За аажмаар хоёр хөлөө солиё. За тэгээд хоёлаа хоёр хөлөө солиод явахаас өмнө баруун хөлийн чинь сунгалт, баруун өвзгний чинь булчин, таны нурууны баруун тал ямар мэдрэмж мэдэрч байгааг мэдрээ, ямар нэгэн ялгаа байна уу тий. За амьсгал авъя. Маш зөөлөн байдлаар өөрийнхөө хөлийг цээж лугаа сунгая. Тэгээ амьсгал гарахтаа сулна. За дахиад гидснийхаа булчинг ашиглаж байгаад өөрийнхөө сүүлний яс гидснийхаа одоо энэ хэсэгт чинь аль болох зай гарахгүй байдлаар ингээ гидсээ хоош нь доош нь гой татаж өгнө гэсэн амьсгал авъя. Амьсгал гаргая. За одоо аажмаар хөлийнхаа өсгийн нүс хөлөө аль болох тэнэлгэж байгаад хэрвээ боломжтой байх юм бол амьсгал авъя. Амьсгал гаргая. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. За зөөлнөөр хоёр хөлөө буцаагаад аваачлаа. За одоо хоёр хөлөө йогийнхаа матрасын хоёр тал руу нь алхуулъя. Өвдгөө жоохон нугалсан хэлбэртэй. Хөлөө жоохон өгзөглөгөө ойртуулаад толгоогоо амраана. За хоёр өвдгөө гол руу нь одоо унгаж өгье. Хоёр өвдгөө нийлүүлээд окей. За яг ингэнгүүт чинь таны нурууны чинь доор хэсэг маш гоё амарч өгч явах хэрэгтэй. Гүнзгий амьсгал аваад өөрийнхөө биеийг толгойнхаа хамгийн дээд цэгээс өөрийнхөө сүүлний яс хүртэл таны нурууны мөч болгон амарч байгаа мэтээр гүнзгий амьсгал авч гаргая. За аажмаар өвдгөө буцаагаад цээж лугаа авцарлаа. Хоёр гараа, баруун гараа, зүүн гараа, баруун гараа баруун өвдгөн дээрээ тавья. Зүүн гараа зүүн өвдгөн дээрээ тавья. За тэгээ одоо эндээс нь хоёр өвдөгч нь хоорондоо нийлээд амьсгал авъя. Амьсгал гарахдаа хоёр өвдгөө хажуу тийш нь нээгээд буцаагаад авчирсан байдлаар ингээд тойрог хэлбэрээр хөдлөе. Амьсгал авъя. Гаргая. Дахиад 5 удаа. Маш зөөлөн байдлаар. Та яг одоо ингэж хөдлөхдөө өөрийнхөө нурууны чинь хамгийн доод хэсгийн булчингууд, өвзөгний чинь булчин тэр чигээрээ амарч байгааг мэдэрсэн байдлаар. Гүнзгий амьсгал авъя. Гүнзгий амьсгал гаргая. Аль болох хичээнгүйлэн өөрийнхөө амьсгалыг улам илүү гүнзгийрүүлэн гүнзгий болгоё.
За дахиад одоо эсрэг зүглүүгээ эргүүлээ амьсгал авъя. Амьсгал гаргалаа. Аажмаар аль болох тойрог хэлбэрээ арай том болгоод хөдөлгөнө гэсэн. За маш гоё. За одоо 5 удаа хийж дуусныхаа дараа 2 өвдгөө цээж лугаа улам илүү хүчтэй тэврээд толгоогоо дээш нь үргэе. За одоо ингээд толгоогоо өргөхдөө та хүзүүнийхаа хамгийн дээд хэсгээс нурууныхаа сүүл хүртэл таны нурууны мөч болгон сунгалж байгааг мэдэрч гүнзгий амьсгал авч гаргана. Гүнзгий амьсгал авъя. Гаргая. Гүнзгий амьсгал авъя. Гаргая. Гидсний булчингаараа өөрийгөө дээш нь татж байгаа гэсэн үг. Яа яг үнэ. За маш зүйлийн хэлбэрээр доошогоо суулаа. Буцаагаад өөрийгөө амраалаа. За одоо баруун өвдгөө дээш нь өргөд баруун хөлөө зүүн өвдөг дээрээ авцрая. Одоо ингэж нөгөө солбуулж тавина гэсэн үг. Яг үнэ. Одоо ингэж тавина гэсэн. Баруун шагаагаа зүүн өвдөг дээрээ авцраад. За одоо энийг аль болох энэ хөлөө эсрэг хөлөө өөрийнхөө өвцөглөө ойртуулъя. Тэгж ойртуулаа. За одоо энийг шагаагаа аль болох ийм байдлаар. За тэгээд та баруун гараа баруун өвдөг дээрээ тавьж байгаад амьсгал авъя. Амьсгал гаргахдаа та баруун өвдгөө түлхий. Одоо зүүн өвдгөө хэрвээ боломжтой байх юм бол өөрийгөө татрий. Баруун гараараа зүүн гараараа. Үгүй эндээс нь гэсэн. Хойноос нь. За одоо ингэнгүүт чинь таны нурууны чинь өвдөлт чангарсан булчин энэ болгон чинь маш сайн байдлаар танд гоё сунгагдаж мэдрэгдэнэ. За энэ шагаа хөлөө чинь батна. Яг байна. Хэрвээ таны партнер чинь байх юм бол ингээд түлхээд өгч бас болж байгаа. Амьсгал авъя. Гаргая. Амьсгал авъя. Гаргая. Амьсгал авлаа. Гаргалаа. За маш зөөлөн байдлаар хоёлоо одоо хөлөө нөгөө тийш нь солиё. За та тэгээд аль болох хөдөлгөөн хийсэн болгоны дараа таны хөлий чинь ташааны чинь нуруунд чинь ямар мэдрэмж төрж байгааг анзаараад амьсгал авъя. Гаргая. Таны ташаа яг үнэ. Таны ташаа чинь аль болох нэг тэнцвэртэй. Амьсгал авлаа. Гаргалаа. Амьсгал авъя. Гаргахдаа аль болох өөрлөгөө амьсгал авлаа. Гаргалаа. Амьсгал авлаа. Гаргалаа. За ажмадвар доош нь тавилаа. За дахиад 2 хөлөө матрасныхаа 2 тал руу алхуулж байгаад өвдгөө нийлүүлээд нуруугаа амраая. Өвдгөө гол руу нийлүүлээ нуруугаа амраая. Амьсгал авъя. Гаргая. Амьсгал авъя. Гаргая. За одоо зөөлнөр өвдгөө цээжрлуугаа тэврий. Тэгээд урагшаа хоошоо өвдгөөрөө өөрийнхөө биеийг маш гоё массажлж өгье. Та одоо ингээ урагшаа хоошоо бөмбөг шиг хөвгөн гэсэн үг байгаа. Зөөлнөр. За тэгээд зөөлнөр хөдлөөд аль болох ирчээ аваарай. Та тэгээд ингээ массажлж өгөхтэй харлаа. Дээшээ олдоо нуруулуугаа явлаа. Инглээ. Тэгээд дахиад дэше олсон. Одоо ингээд бөмбөг шиг ингээд гой бөмбөрөөд гэсэн. Яг байна. Ингээд. Окей. За тэгээд гидснийхаа булчингаар та дэшегээ босоод 2 гараа 2 хөл дээр очиж шүү. Окей. За яг байна. Одоо 2 гараа тавилаа, 2 хөлөө тавилаа. За 2 гар 2 хөл дээр ирлээ. За ингэж ирэхэд таны бугууч нь яг мөрний чин доотлолт.
Окей? Хоёр өвдөгний чинь хооронд мөрний одоо ташааны хэлбэртэй зайтай. За. За тэгээ гидсний булчингаа мэдрээд яг өөрийнхөө нурууг цэх байлгын амьсгал авъя. Амьсгал гаргая. Гидсний булчингаа мэдрээд таны бэлхүүс чинь дээшээгээ тэнгэр рүү ингээд татагдж байгаа мэтэр өөрийнхөө одоо бэлхүүсний булчинг амьлуулъя. За амьсгал авахдаа бүгдээрээ гидсээ доош нь болгож буулгая. Сүүлнийхаа ясыг дээш нь татлаа. Цээж дээшээ. Амьсгал авлаа. За амьсгалаа гаргахдаа таныг бэлхүүснээс чинь тэнгэрлөө татж байгаа мэтэр та бэлхүүсээ дээш нь өргөлөө. Нуруугаа хотоолголоо. Эрүүгээ цээж лугаа авчирлаа. Маш гоё. Яг ингээд та нурууныхаа маш гоё сунгалтыг ингээд сайжруулж өгснөөр одоо нурууны өвдөд байгаа энэ өвдөлтийг маш гоё багасгаж өгдөг. За амьсгал авлаа. Дахиад бэлхүүс дэшээ цээж маш гоё тэнэлгэж өгнө. Ингээд эндээ чинь ингээд дэшээ татж байгаа мэтэр амьсгал гаргалаа. Буцаад. За одоо энийг дахиад үргэлжлүүлээд 3 удаа хийгээрэй. Амьсгал авлаа. Гүнзгий амьсгал авъя. Яг үнэ. Гаргалаа. Гүнзгий амьсгал авлаа. За гаргалаа. За одоо ингээд гаргангуйтаа энд хоёулаа нэг 2 бүтэн амьсгал авч гаргая. Энэ нурууныхаа сүүлний яснаасаа ахуулаад таны энэ нурууны чинь яс болгон хоорондоо ингээд зай гарч байгаа мэтэр маш гоё сунгаж мэдрээ. Хүзүү чинь ингээд маш гоё амарж जैन, толгой чинь маш гоё амарна. За бэлэн болсон үедээ хоошоо хүүхэд байрлал руугаа сууя. За хүүхэд байрлал руугаа суухдаа та өөрийнхөө бодлын хүчээр таны сүүлний чинь яс газар руу хүрэхэд тэмүүлж байгаа мэтэр төсөөлөн өөрийнхөө өвцгийг улам илүү доош нь сунгая. За таны толгой чинь маш зөөлөн байдлаар амарна. Хоёр гар чинь урагшаагаа сунгагдсан байдлаар. За одоо эндээсээ аажмаар урагшаа явлаа. Доош харсан нохой байрлал руугаа очие. 2 хөлөө. Хөлнийхээ хуруунуудыг доош нь болгож жагаад өвдгөө дээш нь. Наа чинь банз байрлал байгаа. Доош харсан нохой чинь таны энэ хэсэг чинь өргөгдөж өгнө тий. За доош харсан нохой байрлал руу дээшээ өргөе. Одоо нэг үндсэн байрлал. Яг үнэ. За одоо энэ үндсэн байрлал дээр ирэнгүүтээ та 2 хөлөө маш тэнцүү. Гарын 5 хуруугаа бүгдээр ингээд дэлгий. Тэгээд таны гарын чинь одоо бие чинь жин бугуун дээр чинь биш. Таны бүх хуруунууд дээр чинь өгч байгаа. За ингээд мөр чинь гадагшаага ингэж гоё дэлгэгдэж өгөөд таны нуруу чинь ингээд маш гоё. За тэгээд хэрвээ танд партнер чинь, эхнэр чинь, нөхөр чинь байх юм бол энэ та гараа хоош нь явуулахгүй шүү. За одоо яг ингээд энэ байралтай байчаарай. Хэрвээ партнер чинь байх юм бол яг над шиг ингээд хоош нь яг ташааных нь хэсэг лүү ингээд хоош нь түлхэж өгөх юм бол нурууны өвдөлтийг маш гоё багасгадаг. За ингэж түлхэж өгч болж байгаа. За байж байгаа та гүнзгий амьсгалаа аваад байгаарай. За хөлөндөө мөрний хэмжээтэй авах юм бол хамаагүй амар байгаа. Урдаас нь түлхэж өгч болно. Эсвэл хойноос нь ташааных нь яснаас хоошоогоо өөрийнхөө биеийн хүчээр бас ингээд гоё татаж өгч болж байгаа. Ингэснээрээ нуруу нь маш гоё амарч өгдөг. За одоо та зөөлнөр өвдгөө доош нь буулгаад дахиад хүүхэд байрлалтай очие. За тэгээд бас таны партнер чинь байх юм бол 2 алхаа өвзгнийхэн дээдлэлд нь ингэж тавьж байгаа. Маш гоё өөрийнхөө биеийн жингээр маш зөөлөн байдлаар энэ 2 алгаа бол яг нурууных нь ясан дээр бол ерөөсөй тавихгүй. Яг өгцгнийхэн дээдлэлд нь тавьж байгаа гэсэн. Ингээд баруун зүүн тишээгээ маш гоё зөөлөн. За дээрэс нь нэг гараа яг сүүлийн ясан дээр нь тавиад нөгөө гараараа урагшаага бас ингээд өөрийнх нь яг хүзүүлэн ингэж гоё татаж өгснөөрөө бас нурууных нь өвдөлтийг багасгаж маш гоё сунгаж өгнө.
Маш зөөлөн байдлаар. Okay. За ажмаараа буцаад та матрасан дээр дэше хараад хөвтөрэй. За дэше хараад хөвтөхдөө хоёр гараа хоёр тийш нь 90 градус руу алгаа доош нь харуулад хоёр гар чинь яг мөрний чинь хэмжээтэй яг тэгш хит дээшээ биш хит доош биш. За та мөрөө ингээд дотогш нь ингээд гоё эргүүлээд хоёр дал мөр чинь тэр чигээрээ газар ингээд гоё амарна. Ерөөсөө цээж ерөөсөө өргөгдөхгүй гэсэн үг. Окей. За одоо эндээсээ та өвдгөө нуглая. За тэгээд ажмаар өвдгөө дээш нь өргөлөө. Баг зэрэг өргөлөө. Биш өвдгөө дээш нь өргөлөө. За өвдгөө баг зэрэг баруун тийш нь тавь. За буулгая. За тэгэнгүүтээ өвдгөө цээж руугаа авчирлаа. За одоо хоёр өвдгөө зүүн тийшээгээ унгая. Та одоо ингээд нуруундаа маш гоё массаж хийж байгаа гэсэн. Одоо энэ ингээд нурууны мушга байдлыг маш гоё сайжруулж өгдөг асана. За тэгээд яг өөрийнхөө өвдгийг яг л биеийн жингээрээ ингээд нэг тийш нь буулгаад бүгдээрээ энд 3 гүнзгий амьсгал авъя. Таны цээж чинь ямар ч өөрчлөлт орохгүй, цээж чинь маш гоё дэлгэгдсэн хിവэрээ. За ажмаар буцаагаад авчирлаа. Маш mindful байдлаар хөлөө доош нь болгож байгаа. Та өвдгөө нөгөө тийш нь болгосон байгаа. За тэгээд өвдгөө одоо нөгөө тийш нь унгана. Яг үнэ. За тэгээ өвдгөө унгаж өгөхдөө аль болох өвдгөө цээжлүүгээ. Ингэж цээжлүүгээ болгож өгснөөрөө та ингэж гоё муршигралтыг ингэж аяугаа мэдэрдэг байхгүй юу? За хэрвээ партнер чинь байх юм бол маш зөөлөн байдлаар ингэж дарж өгч болж байгаа юм. Эсвэл өвдгөн дээр нь дараад цээжин дээр нь дарж өгнө. Цээж чинь дээшлэхгүй байхгүй юу? Газар яг ингэж гоё. 3 гүнзгий амьсгал авъя. Гаргая. Авлаа. Гаргалаа. Авлаа. Гаргалаа. За буцаагаад за одоо бүгдээрээ шаваасана байрлал руугаа ирье. Шаваасана байрлалд очихоос өмнө та дахиад ингээд гоё өвдгөө тэрврээд одоо баруун тишээгээ зүүн тишээгээ бөмбөр шиг гоё ингээд өнхрий. Тэгээ та өнхрөхдөө таны нөгөө нуруунд чинь өвдөж байсан булчингууд тухгүй байсан мэдрэмжүүд энэ болгон чинь ямар гоё зөөлөн болж босныг мэдрий. За одоо урагшаа хоошоо. За одоо жоохон хүчтэйхэн шиг хөдлөөд үг байгаа. За тэгээд бэлэн болсон үедээ хоёлаа дээшээ харж хөвтөж байгаа дагаатаа хөлөө дээшээ гараа дээшээ. Гараа дээш нь. За одоо ингээд маш гоё сэгсрэн шүү заяа. Тэгээд сэгсрээд таныг би амар гэж хилэнгүүд та ингээд хоёр хөлөө хоёр гараа тэр чигээр нь ингээд маш гоё доош нь ингээд сул тавин заяа. За сэгсрээдээ чанга толгой ч доош байгаа. Толгой ч нь бол амарсан. Сэгсрлээ гүнзгий амьсгал авъя. За доош нь буулгая. За ингээд маш гоё амарна. Тэгээд хэрвээ партнер чинь байгаа бол хоёр хөлнөөс нь та хөлөө судлаарай. Хоёр хөлнөөс нь зөөлнөөр өргөөд маш зөөлөн байдлаар хоёр хөлийг нь урагшаага баг зэрэг өргөөд сунгаад хөлөө хүнд алгаагаа. Надад өргөж өгөхгүй гэсэн үг. Маш сул. За ингээд тавья. Нэг гарыг нь бас авч байгаад мөрийг нь дээш нь өргөөд газар руу эргүүлээд гоё тухтай байдлаар тавьж өгье. За ингээд шаваасана байрлал та. Энэ бол бидний
дахин амьлах гэдэг утгатай байрлал. Учраас маш гоё амран. Маш зөөлнөөр толгойнхоо хамгийн дээд цэгээс хүзүүлүүга 2 мөрөө 2 гараа цээжин хэсгээ нурууныхаа бүх булчинг нурууныхаа бүх нугсыг гүнзгий амьсгал авч гаргахдаа маш зоригтойгоор амраа. Зөөлн. Үргэлжлүүлэн ташаага амраа. 2 ташаа чинь өгцөгний чинь булчин. 2 гуй чинь 2 өвдөг чинь 2 хөлийн 3, хөлийн 5 гэд бүгдээр ингийн зөөлнөөр амраа. Гүнзгий амьсгал авъя. Гүнзгий амьсгал гаргая. Тинхүү таны өвдөж тохгүй мэдрэмж авч байсан нурууны чинь булчин тэр чигээрээ амарсан баг. Энэ яг маань хүнд ажил хийдэг, банк суудаг, хүнд юм өргөдөг, эмэгтэй, эрэгтэй гээд хүн болгонд тохирсон яг баг. За ажмаар хуруунуудаа хөдөлгөе. Хөлийнхаа хуруунуудыг бас хөдөлгөе. За тэгээд та бэлэн болсон үедээ 2 өвдгөө цээж лугаа тэрврээд нэг тал руугаа хараад хөвтөө. Цаашаагаа хараад хөвтөө. Маш гоё тухтай байдлаар энд нэг хоромхон амрыг. За тэгээд бэлэн болсон үедээ зүүн гараараа тулж байгаад өөрийгөө дээш нь түлхэж босгоё шүү. За завлаад 2 алгаа доош нь харуулад эсвэл дээш нь харуулад аль болох өөртөө эвтэйхэн байдлаар сууя. Таны нуруу цэх. Толгой чинь мөрөн дээр чинь нэг цэгт. Мөр чинь таазан дээр чинь бас нэг цэгт. Тинхүү талархал дүүрэн нүдэн анин энэ мөчийг энэ хоромхон зургийг өөрийн нуруу, өөрийн биеийг амрааж тааруулахад зориулсан талархан 2 алгаа цээжин дээрээ авчраад өөртөө талархан бүхий. Намастай. Бид нартай хамт энэ өдрийг энэ йогийг хийсэн та нартай баярлалаа. Агаадаа баярлалаа.